Библийн баатар руу чимээгүй цаг үргэлжилж байна. Соломон ба мэрэгэн ухаан 1-р хаад 3:9. Тиймээс таны ард түмнийг засаглахын тулд ухаан ойлгох зүрх, сайн мууг ялгах ухааныг өөрийн зарцтай өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн засаглаж чадах вүлээ? Өнөөдөр бид хамтдаа Соломон хаанаас суралцуулнаа. Соломон бол Израилийн хамгийн мэрэгэн хаан байсан. Тэр асар их эрх мэдэлтэй, алдар нэртэй, эд баялагтай байсан. Гэхдээ түүний амьдралын хамгийн гайхамшигтай зүйл нь эд хөрөнгө биш юм. Харин Бурханаас юу хүссэн нь байсан. Бурхан түүнд "Чи надаас юу хүсэж байна вэ?" гэж асуухад Соломон "Надад мэрэгэн ухаан өгөөч" гэж хүссэн. Энэ бол маш хүчирхэг сонголт байсан. Учир нь ихэнх хүмүүс амжилт, мөнгө, нэр хүнд, хүч чадал, ялалт гэдгийг эхэлж хүсдэг. Харин Соломон би зөв амьдрах ухаан хэрэгтэй гэдгийг ойлгосон учраас Бурханаас гуйсан. Өнөөдөр ч гэсэн хамгийн чухал зүйл бол зөв шийдвэр гаргах мэрэгэн ухаан юм. Амьдрал нэг том шийдвэрээр биш, өдөр бүрийн жижиг сонголтуудаар бүтдэг гэдгийг бид хинээр ч илүүлдэггүй мэднэ. Зарим хүн амьдралаа нэг өдөр сүйтгэдэггүй. Харин буруу жижиг сонголтууд нь аажмаар унгаж байдгийг бид мэднэ. Соломон эхэндээ Бурханыг сонсдог байсан. Тэр мэрэгэн байсан, мөн амар тайван байсан. Гэхдээ амьдралынхаа сүүл үед тэр анхаарлаа алдсан. Түүний зүрх багваагаар өөр зүйл рүү татагдаж эхэлсэн. Тэрээр Бурхантай харилцаагаа хамгаалж, хадгалж чадсангүй. Эндээс бид зөв эхлэх нь хангалттай биш, зөв үргэлжлүүлэх нь чухал гэдгийг сурч болно. Өнөөдөр зарим хүмүүс ихэнхдээ галтай, залбиралтай, библиэтэй, уншдаг, үйлчлдэг, мөрөөдөлтэй байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд анхаарлаа алддаг. Яагаад? Учир нь амьдралын хамгийн аюултай зүйл нь шууд гим нүгэл үйлдэх биш. Харин аажмаар хүрх явдал юм. Аажмаар залбирахаа болох, аажмаар Библиэс холдох, аажмаар буруу зүйлээ зөвтгдөг, аажмаар Бурхны дуу хоолойг сул сонсож эхэлдэг. Тиймээс өнөөдөр бид зүрхээ нэг шалгая. Бид яг одоо юунд хамгийн их анхаарлаа өгч байна вэ? Бидний бодлыг юу дүүргэж байна вэ? Бидний цагийг юу үрж байна вэ? Бид Бурханд ойртож байна уу? Эсвэл аажмаар холдож байна уу? Соломон мэрэгэн байсан ч анхаарлаа алдсан. Тиймээс зөвхөн ухаантай байх нь бол хангалттай зүйл биш. Тиймээс бүгдээрээ хэрэгжүүлэх гэж оролдъё. Амьдралын жижиг шийдвэрүүдэд анзаараарай. Учир нь жижиг шийдвэрүүд ирээдүйг бүтээж байдаг. Өнөөдөр уурлах уу, эсвэл твчих үү? Худлаа ярих уу, үннийг сонгох уу? Залбирахаа хойшлуулах уу, эсвэл яг одоо залбирах уу? Бурхны дуу хоолойг үл тоох уу, эсвэл дуулууртай байх уу? Намайг уруу татдаг орчноос гарах уу, эсвэл үлдэх үү? Гэдэг сонголтууд таны ирээдүйг бүтээж байдаг. Мэрэгэн хүн гэдэг нь IQ өндөртэй хүн биш. Мэрэгэн хүн гэдэг нь зөв сонголтыг хийдэг хүн. Тиймээс өнөөдөр яаралтай биш, зөв шийдвэр гаргахад анхаар. Заримдаа хамгийн зөв шийдвэр дуугүй байх байдаг. Уучлал гуйх байдаг. Татгалзах ч гэсэн байдаг. Мэдээж хүлээх байдаг. Өвдсөн ч гэсэн зөв замыг сонгох байдаг. Хүн бүр том боломж хайдаг. Гэхдээ Бурхан ихэнхдээ жижиг шийдвэрүүд дээр хүний шалгаж байдаг. Хэрэв өнөөдөр зүрх чинь хүрсэн байвал буцаад Бурханд ойрт. Хэрэв чи анхаарлаа алдсан бол өнөөдөр дахиад төвлөрч эхэл. Учир нь мэрэгэн амьдрал бол том зүйл хийсэн амьдрал биш, харин Бурхантай хамт зөв замаар тууштай алгасан амьдрал юм. Бурхан таныг ивэ.